За энэ бичлэгээрээ дамжуулаад Батчаа огш нэг зүйл асууя. За May December relationship. Та хизээ нэгэн цагт амьдралдаа May December relationship гэж сонсч байсан уу? За хэрвээ сонсч байсан бол комент хэсэгт тухайн одоо үйл явдлын талаар бас бичиж өгөх хүсье, тийм ээ. За May December relationship бол мэдээж агуулгын 5-аас 12 сар хүртэлх ийм цаг хугацаа заасан харилцааг асуудагтай бол биш ээ. За 5 сараас 12 сар хүртэл багагүй цаг хугацаа байдаг, багагүй олон сар байдаг. За энэ утгаараа бол May December relationship бол томоохон насны зөрүүтэй 10, 20 тийм ээ. За магадгүй одоо тэрнээс ч их юм уу. Ийм олон насны зөрүүтэй харилцааг бид нар May December relationship гэж хэлдэг. За тэгэхээр та мэдээд аваараа 5-аас 12 сарын харилцаа биш. Энэ бол насны зөрүүтэй харилцааг илэрхийлнэ. За тэгвэл асуулт байна. Have you ever been in a May December relationship before? За комент хэсэгт хариулж өгөөрэй.